байна уу? Өмнөх видеонд бид Rich Dad, Poor Dad номын гол агуулгыг ярьсан. Харин өнөөдөр бид онол биш, яг хэрэгжүүлж болох практик зөвлөмжүүдийг хуваалцах болно. Хэрэв та цалингаараа амьдарч байна уу? Мөнгө хуримлагдаггүй юу? Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ видео танд зориулагдсан. Эхлэлээ, зөвлөмж 1 актив худалдан авч эхэл Rich Dad, Poor Dad номын хамгийн чухал практик дүрэн бол юу вэ? Актив худалдаж ав. Пассив битгий ихсэг. Актив гэдэг нь танд мөнгө оруулж ирдэг зүйл. Жишээ нь түрээсийн орлоготой байр, бизнес, онлайн орлогын их үүсвэр, хөрөнгө оруулалт. Харин пассив гэдэг нь танаас мөнгө авдаг зүйл. Жишээ нь том машин хэд их зээл, тансаг хэрэглээ тэгвэл практик алхам нь юу вэ? Олгоосоо сар бүр багч гэсэн активт зориулах. Жишээ нь 100 мянган төгрөг сургалтанд 200 мянган төгрөг жижиг бизнест эсвэл онлайн орлогын хэрэгсэлд бага мөнгөөр эхэл. Гэхдээ эхэл. Зөвлөмж 2 цалингаа нэмэх биш, орлогын их үүсвэрээ нэм ихэнх хүн юу гэж боддог вэ? Цалингаа нэмэх гэж боддог. Харин баян хүмүүс өөрөөр боддог. Орлогын их үүсвэрээ нэмэх гэж боддог. Практик санаа, нэмэлт орлого буюу сая хасал эхэл онлайн бизнес хий, контент бүтээ, жижиг худалдаа хий, сургалтын бүтээгдэхүүн гарга. Таны зорилго юу байх ёстой вэ? 1 орлого, дараа нь 2 орлого, дараа нь 3 орлого. Ингэж байхад ажилгүй боллоо ч орлоготой байна. Айдас багаснд эрх чөлөө ойртдог. Энэ бол жинхэнэ санхүүгийн аюулгүй байдал. Зөвлөмж 3 санхүүгийн боловсролд мөнгө зарцуул. Гоён эцгийн хэлсэн нэг чухал үг. Мөнгө таныг баяжуулахгүй, мэдлэг таныг баяжуулна. Практик. Санхүүгийн ном унших, бизнесийн сургалт, хөрөнгө оруулалтын мэдлэг алдаа гаргаж сурах жишээ. Та шинэ гар утас авахын оронд нэг сургалт авбал дараа нь тэр мэдлэг танд олон дахин орлого авчирна. Зөвлөмж 4 айцаа удирдах сурах. Ихэнх хүн алдахаас айн, мөнгө алдахаас айн, шин зүйл эхлэхээс айн. Гэхдээ баян хүмүүс айдастайгаа хамт шийдвэр гаргадаг. Практик. Бага мөнгөөр туршиж үз алдааг туршлага гэж харах эрсдлээ тооцоолох сан. Хялаглаа боллоо гэж битгий бод. Тусрамж авлаа гэж бод. Зөвлөмж 5 ажлын төлөө биш, сурахын төлөө ажиллая. Номын бас нэг сонирхолтой санаа. Ядуу хүмүүс цалингийн төлөө ажилладаг, баян хүмүүс чадвар сурахын төлөө ажилладаг. Практик, боловсролт, маркетинг хэл яриа, удирдлага, санхүү, эдгээр чадвар ирээдүйд таны актив болж хувирна. Rich Dad, Poor Dad номын практик сургамжийг ингэж нэгтгэж болно. Актив ав орлогын их үүсвэр, нэм боловсролдоо мөнгө зарцуул, айдастайгаа ажиллаж чадвар хуримтлуул, эдгээрийг нэг өдөр хийх албагүй. Харин алхам алхмаар хийвэл санхүүгийн амьдрал өөрчлөгдөнө. Хэрэв та санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байвал энэ видеог хадгалаарай, лайк дарж сувагт бүртгүүлээрэй. Дараагийн видеонд би актив гэж яг юу вэ? Монгол нөхцөлд яаж эхлэх вэ гэсэн сэдвийг тайлбарлах болно. Баярлалаа.